Тэ. За өнөөдрийн хичээлээр би бүхэн хангалын ертөнцийн улс хүчин жүжигний талаар тавьж үзэх болно. За өмнөх хичээлээс зэрэг сонсгоо хүмүүстээ өмнөх хичээлээр бид нэр сансар гэрэлтгийн эхлэлийг аварцгаая гэсэн зохиолыг сонссон. Тэр зохиол дээрээ бас юун тухай өгүүлсэн талаар тавьж үзсэн байгаа. Ингээд даалгавраа тооцоолж байгаа, даалгавраа үзүүлж байгаа сурагчдаа маш их баярлалаа. Бүгдээрээ идэвхтэй хичээлээ үргэлжлүүлцгээе. Ингээд та бүхэндээ энэ гоё ишлэлийг хэлмээр санагдлаа. Хөгжим бол сонсох яруу найраг юм аа. Гэсэн маш гоё ишлэлийг та бүхэнд өгч байна. За зохиолч хангал 1948 оны 4-р сарын 27-нд Улаанбаатар хотод төржээ. 64 оноос хөгжмөөр ажилласан байна. 68-аас 70 онд Зүйл толгойд улсын Албан Атагийн хөгжмийн сургууль, 70-аас 76 онд Свердловскийн хөгжмийн дэд сургуульд суралцж төгссөн хөгжмийн зохиолчийг мэргэжилсэн бишжээ. Барилгын соёлын ордонд хөгжимчин, хөгжим мужийн коллежид багш, улсын дөөр бүжиг эрдмийн театр, улсын цэрэгт хөгжмийн зохиолчор тус ажиллаж байсан байна. За ингээд зохиолчийн товч бүтээлүүдээс цөөхнийг авлаа. Эхийн сэтгэл нэг бүлэг түүхтийн бүжгэн жүжиг, ертөнцийн охид балет, ертөнцийн улс. За дан хөгжмийн зохиолоос чавтас хөгжмийн дөрвөл, салхиж шоу, симфони, хийлийн концерт. За киноны хөгжмүүд маш олон киноны хөгжим бичсэн байна. Зарим нь та нар үзсэн ч байхаа. Тань руу нүүж явна. Чиний би нисэх дуртай. Улаанбаатар магсаж гэрлэж амжаагүй яв. Суврган цэнхрүүлс, галын урсгал, нарны унаг, дэгдэхийнаас уулгасны урсгал ирж яваацаг. За бид нар өмнө нь энэ зохиолчийн нарны унаг киноны дууг сурсан байгаа. За тэгвэл ертөнцийн улс бүжгэн жүжиг маань 1981 онд балетмейстер Жаминдагийн цамдлаар хөгжмийн зохиолч хангал неоклассик хэмээгийн бүжгэн жүжиг бичиж тайзнаа тавьсан ертөнцийн улс бүжгэн жүжиг юм аа. Неоклассик гэдэг маань шинэ урсгал, шинэ сонгодог урсгал гэсэн үг. За эрдэнэт уулын тухай эртний үлгэр домог бодит биелэлд олж эрдэнэт хот сүндэрлэн босч уулын байжуулах үйлдвэр байгуулагдсан тухай түүхээс сэдвлэн бүжгэн жүжигийн гайхан сайхан удалгаар уг түүхийг өрсөлдсөн байна. Үлгэрийн сайхан нэртэй эдгээр бүлэгт уулын доорх байдал өнөд чулуугаар цэцрэн дэлгэрч эсвэнгөр солонгорон туяахан нөхөө баябсаг асар хэрнэсийн дунд учирдаг. Хос хоёрын хайр сэтгэлээ илчилсэн энэ мөчийг уянгийн адажиогоор илэрхийлсэн байна. Ингээд хөгжмөөс сонсцгоо бүгд.
За Эрдэнэсийн улс бүжгийн жижиг маань 1981 онд анх 2 бүлэгтэй тайзнаа тавигдчихсан бол 2000 онд Эрдэнэсийн охид нэртэйгээр 1 бүлэгт бүжгийн жижиг болон шинжилэн тавигджээ. За Эрдэнэсийн бүжгийн жижигийг Эрдэнэсийн эзэн алтан хүн морилон гарч ирэхэд Эрдэнэсийн охид өнгөөрөө ялгаран бүжицгэн байгаль амлан бийжээд байгалийн үнэт баялгууд Эрдэнийн өнгөөр солонгорон туяарч төгс төгөлдөр гоо үзэсгэлэнгээ гайхуулах үнэхээр мэд байлаа гоёмсог бөгөөд үлгэрийн шидэж ертөнцөд оруулах мэд сэтгэл төрөлдгөө. Уг бүжигт ихнээсээ л асар их хэрч хүчийг авсан зогсолтгүй л өгших 8-ын хэмнэл бүхий хөдөлгөөнд цогцолтгоо. За энэ хүү 8-ын хэмнэлийн жигдэл өрсөлтийн ард дэвсгэр дээр дээд регистрт хагас шатлаар уруудсан айлгүй урсан орж их нь үнэт ертөнцөд нарны гэрэлд солонгорон туяарах мэт. Монгол орны үнэт байдлыг болсон Эрдэнэт уулын Эрдэнийн чулуунууд эд хав гоо үзэсгэлэнгээ гайхуул үжиж байгаа юм зөвхөн тусгажээ. Ингээд мөн Эрдэнэсийн охид гэсэн хэсгийг сонсё хүүхдүүд. Ингээд өнөөдөр хичээл та бүхэн таалагдсан байх гэж бодож байна. Магадгүй бүжгийн жижигийн үзмэрч сэтгэл хүртээсэн байж болох бах. Ингээд гэрээндээ алуурч төвхтүүдэд хичээлийн тэмдэглэлээ тооцоолаарай. Гол нь товчжээрэй. Өөртөө баг ядраагаарай. Ингээд амжилт хүсье хүүхдүүдээ. Баярлалаа. Баяртай.